Нийслэлийн төлөвчдийн хурлаас нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг 2014 онд гаргасан. Гэвч хэдий энэ чиглэлийн бие даасан хууль байхгүй учраас журам бүрэн хэрэгжиж зөвшөөрлөгөө газар оршуулсан хүмүүс байгууллагад хариуцлага тооцож чадахгүй байгаа юм байна. За нийслэлд партизан гачууртын шар хоолой шүлэг уулын ингэрсэн зөвшөөрлгүй 3 оршуулгын газар байна. За эдгээр 3 оршуулгын газарт одоо энэ мэтчилэн зохион байгуулалтгүйгээр талхигч оршуулж байгаа юм а. За эдгээр газрууд нь суурьшлийн бүсэд байрчилдаг учраас тухайн орчмын иргэдийн зүгээс гомдол ирж байна. За дээрээс нь оршуулгын газрыг дагаад хүмүүс одоо талхигч ил задгаа тавих ийм явдал гарч байгаа юм а. За тиймээс магадгүй цаашид одоо тухайн 3 оршуулгын газарт одоо хашаа тавьж зохион байгуулалтаа болгох. За эсвэл иргэдтэй хамтарч тухайн зөвшөөрлгүй газар оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа мэргэжлийн компаниудтай хамтарч энэ асуудлыг зэгцлэх шаардлага байгаа юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан журамд оршуулгын газар байгуулах, оршуулгын үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулах, шилжүүлэн оршуулах, байгууллага аж ахуйн нэгж иргэний үүрэг, хориглох зүйлс, хариуцлага зэргийг заасан байдаг. За гэвч энэхүү журмын дээр бие даасан хууль гаргах шаардлага байна. Тиймээс нийслэл болон мэргэжлийн байгууллага хууль санаачлах асуудлыг дээд газарт хамтран хүргүүлэх юм а. Тэгэхээр энд ил задгаа оршуулах байдал зогсно гэж харж байгаа. За дээрэс нь зөвшөөрлөгөө оршуулгууд үзүүлээд үйлчлэгийг нь үзүүлж байгаа мэргэжлийн байгууллагууд гэхдээ оршуулгын чиглэлээр ажиллаж байгаа энэ компаниуд бол ингэж үйл ажиллагаа явуулах нь бол зогсох юм байдал нэг талаас харагдана. Оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагууд дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа аль биесээр хөрвүүлжээ. За мөн шаардлыг хаана аль байгууллагын үйлчилгээгээр оршуулсан зэрэг мэдээлэл компани тус бүр дээр байдаг байсан бол энэхүү мэдээллийг нэгтгэж мэдээллийн нэгдсэн сан үүсгэхэр болжээ. Иглийн мэдээнд оюун эрдэнэ Батмөнхнөр сурвалжллаа.